Hi. Өнөөдөр би та нарт нэг өөрийнхөө олж мэдсэн нэлээд олон зүйлстэй тухай ярилцах болно. Мэдээж Super Bowl halftime дээр Kendrick Lamar-ийн хийсэн тэр Drake үхлийн цохилт өгсөн тэр шоуны тухай би ярихгүй YouTube руу ярьчихсан байлаа. Тэгтээ зүгээр энэ дээр нэмэлтээр хэлэх юм бол та нар нөгөө тэр Drake-ийн ex Serena Williams-ыг газрын теннисний амар алдартай тамирчин гэдгээр мэдэх бах те. Хэрвээ мэдгүй бол King Richard гэдэг нэг кино байгаа. Тэр киног очиод үзээрэй. Serena Williams, Venus Williams гэдэг эгчдүү хоёр газрын теннисчин хэрхэн ээж аав нь тэ баг аав нь өөрөө төрхөөс нь үгцэндээ үүсгэс нь эхлээд бэлтэж агаад тамирчин болгож байгаа тийм гайхамшигтай түүхийг өгүүлсэн кино байгаа. Намтарчилсан кино. Тэр та нарт тэр хэрвээ нэг сайн ойлголт байхгүй бол тэр киног олоод үзээрэй за. Тэгээд Serena Williams яг энэ X-ийг DC-сэн дуун дээр тэгж creep walk хийж бүжгэлчээд дараа нь Twitter дээр нэг юм хоёр твит бичсэн байлаа л те. Твит гэж одоогоор X гэдэг байгаа шүү дээ. Тэн дээр тэнгүүтээ бичгтээ яг тэр үйл явдал бүхэлдээ ингээд all in love гэж асахгүй бүгд ингээд аймаг гоё хайр татам гоё байсан гэсэн зүйлийг ярьсан байлаа. Угаасаа Kendrick Lamar, Serena Williams хоёр ч яг нэг одоо дошноос гаралтай хоёр юм билээ штэ. Тэгээд мэдгүй Serena Williams Drake хоёр болохоор 2015 оны 8 дугаар сард анх тэр хоёрыг болцож байгаа гэдэг цуурхал гарч исэн байна. Тэгээд тийм хэмжээгээс болохоор тэр хоёрыг хамтдаа Cincinnati-д оройн зоог барьж исэн үеийн зургуудыг нь нийтэлж яг тэгж анх шоум гарч исэн юм байна. За тэгээд 2015 оны 10 дугаар сард гэхэд тэдний хайр дурлал ерөнхийдөө дууссан гэж үзсэн юм байна. Тэгээд Weekly гэдэг сэтгүүл US Weekly гэдэг сэтгүүл дээр болохоор Serena Williams яг одоогийнхоо нөхөртөө Alexis Ohanian гэх юм уу? Ohanian руу нүүсээ. Тийм учраас ингээд Drake-с сайхан харилцаа холбоогоо таслаад Drake-ийг биш яг одоогийн нөхрөө сонгож исэн гэдэг шум гараад ер нь Drake, Serena Williams хоёрын хайр дурлал жан дууссан юм байна. За тэгээд ийм нэмэлт мэдээллийг зөвхөн та нарт өгье гэж бодсон. За та нар нөгөө нэг гүнжи өдрийн тэмдэглэгээ киног мэдэн шүү дээ. Аре stop it. Гүнжи өдрийн тэмдэглэгээ кинон дээр Anne Hathaway яг нөгөө гүнжийн дүрдэн тоглодог шүү дээ. Энэ бүр ингээд амин хөөрхөн кино шүү дээ. Би яг ингээд бүх дараалалаар нь яг орсон. Энэ кино чинь 2 ангитай лөө 3 ангитай лөө 2 ангитай хаа те 2 ангийг нь яг ингээд дараалаад үзчихсэн ахгүй юу. За нэг юм яг залхуураад назороод ингээд хэвтэж байгаа өдрөө зүйл айгаа хөөрхөн кино юм бэлээ шүү. За та нар бас үзег бол үзээрэй. Тэгээ Anne Hathaway энэ нөхөр нь болохоор нэг энэ залуу байгаа ахгүй юу. Тэгээ энэ залуу болохоор та нар хинтэй адилхан гэж бодож байна. Энэ ингээд хүмүүс айгүйх ам намжигдэж ярьж байгаа заяа. Шекспир шүү дээ те. Шекспир те тэр зохиолчтой бүр ингээд амар адилхан заяа. Бүр амар адилхан. Тэгсэн чинь хамгийн аимшигтай нь William Shakespeare-ийн өөрийнхөө амьд ахуй цагтаа хайртай болоод гэрлээ хамтдаа амьдарч ирсэн эмэгтэйг нь бас Anne Hathaway гэдэг. William Shakespeare-ийн эхнэрийг Anne Hathaway гэдэг. Одоо тэгээд Шекспиртэй амар адилхан тэр залуу жүжигчин Anne Hathaway-тэй суудсан. Сонио багаз. Тэгэнгүүт энэ эмэгтэй нь болохоор Шекспирээс 8 насаар ихжсэн юм байна. 1556 онд төрж исэн. Тэгээд Шекспир болохоор эхнэрээсээ 8 насаар дүү. Тэгээд 1582 онд тэр хоёр гэрлэх үед Шекспир 18 настай, эмэгтэй нь 26 настай байсан. Тухайн үед энэ эмэгтэй Anne Hathaway гэдэг Шекспирийн эхнэр болохоор жирэмсэн болсон байсан болохоор гэрлүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал орсон гэнэ. Тухайн үед мэдээж нөгөө гэрлээгүй ганц бие эмэгтэй хүүхэд гаргах нь ингээд маш их хэл ам энэ төр дагуулдаг те их доромжлол амсдаг байсан учраас хоёрчлынх нь гэр бүл ингэж ярилцж байгаад энэ хоёрыг гэрлүүлж исэн гэдэг боддоо. Тэгэд хамгийн гол нь энэ хоёр болохоор яг амьдарч исэн цаг хугацаанд хоёулаа ингээ хоёр охинтой болж исэн юм байна. Тэгээ би та нарт одоо ингээ харьцуулсан яг ингээ зургуудыг харуулж байгаа зү тэ. Тэгээ Anne Hathaway өмнөх тэгтээ та нар ингээд өмнөх нас, урд нас, хойд нас гэж та нар итгэдэг үү? Би ингээд нэлээ итгэл үнэмшилтэй. Дээрээс нь ингээд дэлхийн ертөнц биднэрт ингээ бүгдийг яг тэ нэг юм бурхны зурсан зураг гэж ярьдаг шиг надад тийм байдаг гэж бодогддгоо зүгээр яг ингээд яг ертөнцийн хууль дахин ингээ эргэлдээ дахин давтагдаад явж идэг юм шиг надад санагддаг болохоор би иймэрхүү одоо хүмүүсийн хэлдгээр нэг юм гайхамшигт эд чидийн гэмээр
ийм зүйлсүүдэд би энийг давхцал гэж боддог. Тэгээд амар ихтгэлтэй байдаг болохоор надад энэ мэдээлэл айгүй гой сонин санагдаад тэгээд та нарт ярьж өгье гэж бодчихсон байхгүй. Тэгээд одоо энэ харуулж байгаа зураг нь болохоор Anne Hathaway Шекспир хоёрын хурмын зургийг ингэж зурж буулгаж байсан юм бэлээ. Миний олсон дараагийн нэг юм сонирхолтой содон мэдээлэл болохоор дээр үеийн хүмүүстэй яг адилхан хүмүүсийг нэг ганц хоёр тохиолдлыг би та нарт ярьж өгье зэ. Рокиг мэдэн штэ бүгдээрээ те. За тэгсэн тэр Сильвестр Сталлоне болохоор энэ нэг 9-р pop George pop гэдэг нэг одоо нэг христийн сүмийн pop лам байж штэ те. Тэр 9-р George Pop-ийн дагалдагчдын нэг нь юм байна заяа. Тэгээ одоо би та нарт тэгээ зургийг харуулж байгааз. Тэгэнгүүт энэ зурган дээр яг ингээд Сильвестр Сталлоне яг христийн одоо сүмд энэ 9-р pop Григоригийн дагагч, үнэнч дагагч нь байсан байж магадгүй амар адилхан заяа. Бүр гээд арай л адилхан. Тэгээ би та нарт тэгээ зургийг харуулж штэ те. Та нар юу гэж бодож байна? Энэ дээр бас санал бодлоо хэлээрэй за. Энэ бас ингээд нилээн уг нь аль дээрээс хойш ингээд яваад байгаа зүйл. Тэгээд би тэгээ түрүү хэлсэн штэ би ингээд юм давхцал, магадлал тэ энэ төр тэтгдэг болохоор надад энэ бол ингээд баг үнэн бах гэж боддتي. Тэгэнгүүтээ дараачийн хүн нь болохоор Jay-Z тэр үеийн нэг юм зураг байгаа байхгүй юу? Тэгээ одоо ингээд харьцуулсан зургийг гэсэн та нар хардаа амар адилхан. Бүр ингээд арай л дэндүү адилхан. Тэгээ хэрвээ заяа энэ нөгөө нэг Beyoncé Jay-Z хоёрыг ч ингээд сатаанд зүтгэдэг те чөтгөр цүнсээ удалцсан метр гэдэг идэв штэ. Тэрээ гэхдээ энэ яг ингээ үнэн байгаад Jay-Z тэгсэж их бай нөгөө кинон дээр ингээд гардаг штэ. Би чамайг одоо 600 жил амьдэрсэн. Метр гээл те. Солонгос кинон дээр гардаг штэ. Мөнхийн настай юм одоо цус сурагч хэн цаашаа зүгээр юм Европсын хүмүүс байдаг штэ. Хэрвээ Jay-Z тийм бол яах вэ? Нэр тийм байгаад өнөөдрийн энэ карьер нэр үндийг ингээ бүхэл ингээд амьдралын турш одоо өөрийнхөө ингээ хэдэн зуун жил амьдэрсэн байдیں۔ Тэ яг тэр жилээрээ ингээд би болгоод яг ингээд амьдраад явж байгаа байвал яах вэ? Энэ дээр бас тэгтлээ юу гэж бодож байгаагаа надтай хуваалцаарай заяа. Lady Gaga яг Grammy-гийн шагнал гардуудлах хэсэлтэд давхцуулаад нэг дууныхаа мьюзик видеог цацсан. Тэ тэрэн дээр болохоор та нар мэдж байгаа шүү дээ Abracadabra гэдэг. Abracadabra ч болохоор Harry Potter дээр яг Abracadabra гэд алга болгодог ш тарны шившлэгштэй нөгөө шидэт тохоогоор ингээд саваагаар ингээд тогтдог. Hermione Granger энийг айгүйх хийдэн штэ. Энэ Abracadabra гэдэг энэ алга болгох шившлэгтэй энэ тарныг Lady Gaga ягаад ийм дуу гаргасан бэ гэдэг дээр хүмүүс анзаар ингээд ярьж байгаа. А миний бодлоор Lady Gaga өмнө нэг нэвтрүүлэгт ороод ярилцлага өгж байхдаа намайг ингээ миний бүх хувцсыг намайг бүх хувцаа тайл гэд надтай бэлгийн харилцаанд орохыг шаардж исэн. Тэгэрвээ өөртөө нь хөгжилдөөд айтайхан байж чадах юм бол миний бүх дууг одоо хийж гаргаж өгнө гэж хэлж исэн гэсэн нэг юм утгатай яриаг өгчээсэн шүү дээ. Яг тэр энэ Abracadabra дууны мьюзик видео дээр юм хоёр үндсэн лүкийг харуулсан Lady Gaga. Эхнийх нь white, дараачих нь red, dark red юм байсаахгүй. Тэгэнгүүт цагаан нь болохоор юг илэрхийлж байгаа юм бэ гэсэн чинь pop дэрийн white party штэ те бүгд цагаан хувцастай очдог. Одоо Leonardo DiCaprio очсон нэг юм зураг яваад байдаг штэ одоо энэ зураг. Яг энэ зургад дээр гарч байгаачлан цагаан хувцастай хэсгийг яг тухайн үеийн карьераа шинээр хэлжсэн Gaga өөрийгөө дээрээс нь яг тэр нөгөө дуун эхлэхдээ this category is dance or die гэдэг штэ. Тэр шиг тэр нь бас энийг аяг илэрхийлж байгаа хгүй нөгөө нэг өмнөх ярьсан зүйлийг илэрхийлж байгаа. Хэрвээ над одоо чи хөгжилдөж те бүжиглэхийг одоо нөгөө хөгжилтгөөр орлуулж ах шиг байгаа заа. Хөгжилтгийг бүжиглэхээр орлуулж ах шиг байгаа. Ингээ бүжигл эсвэл өөх гэсэн утгаар те чи надтай хөгжилд одоо ингээд миний хүснэхий эсвэл дуус чиний карьер дуусна. Ийм утгатаагаар энэ цагаан хувцастай хэсэг дээрээ амар юм сэтгэл зүйн асуудалтай хүмүүсийн дунд ганцаараа яхаа мэдхгүй галзуу юм шиг гэл ойрлж морилоод Lady Gaga яг тэгж
төлөөлүүлж харуулсан шүү дээ. Тэг хинч биш. Тэгээд хайчгаа юу ихээ яхаа мэдгүй байгаа юм шиг галзуу тийм солиотой юм шиг юм хэсгийг энэ дээр цагаан хувцастай хэсэг дээр харуулсан. Харин улаан буюу тэр дарк дээр өөрөө үжээ queen болсон те. Ингээд юу хийхээ мэдж байгаа. Энэ хатны суудал сууж байгаа. Бусд нь ингээд тойрч хөрөөлээд өмнө нь өөрт нь зүтгэж байгаа юм шиг ингэж дүрслийг харуулж гин гэж би хувьд ойлгосон. Ингэж ойлгосон хүмүүс ч гэсэн нилээдгүй байгаа юм шиг байлээ. Тэгээд одоо тэр үеийн цагаан хувцастай байсан охин одоо би бишээ гэдгийг юм ингээд холоос ингээ ажиглж хараад байдаг штэ. Тэр цагаан хувцастайнууд руу өндөр дээрээсгээ улаан хувцастай ингээ ажиглж харж мараад гэж мэгэл тухайн үеийнхэн хинч бишээсэн Lady Gaga-г төлөөлүүлээд гаргасан гэж би ойлгосон шүү. За. Тэгээ энэтэй нэг хүмүүс ингээ ярьсных нөгөө Justin Bieber-ийн Yummy гэдэг дуугаас амар утгатай дуу байсныг бүгдээрээ ойлгосон штэ. Тэгэнгүүт Yummy гэдэг дуун дээр тэр ард нь нэдэг хөгжимчд байдаг штэ. Сонин ус хэмэл ус зүгээд хөгжим тоглож байгаа хүмүүс байдаг штэ. Тэд чинь дандаа жоох хүүхдүүд. Тэнгээрээ зүгээр хүүхдүүд тэдрээ ингээд төлөө бүгдийг хийх ёстой байдаг гэдэг утгыг харуулж яана гэж би ойлгосон шүү. Өмнө нь Instagram дээрээ ийм жоох хүүхдүүдийн ингээд нялх хүүхдүүдийн зураг оруулаад заяа. #yummy гэж оруулаад идэг байсан байлээ. За амар эвгүй. Та нар энийг мэдсэн үү, мэдээгүй юу? Би энийг саяхан мэдчихэд oh my gosh гэж бодсон шүү. Тэгээ одоо нөгөө ганцхан pop дэрийг unfollow хийхгүй ингээд байгаад байгаа тий. Тэнгүүтээ өөрөө ингээд буцаад одоо харт амбих ч юм ингээд алкогол ч юм хэрэглээд бүр ингээд угаасаа илт царай алдаад паб дэрийг эргээс хойшоо нөгөө 50 байсан амьдрал нь байхгүй болсон штэ. Тэнгүүтээ ялангуяа хүүхдтэй осноосоо хойш бүр ингээд пул даун болчихж байгаа штэ. Бүр доошоо сэтгэл санаа нь унаад айгүй сонирн болцсон штэ. Их нэртэйгээс нэг таарамжгүй мэдэгдээл тэ ингээд байгаа. Тэнгүүд өөрөө хүүхдтэй олонгуудаа өөрт нь хүмүүс одоо тэр паб дээрээ өөр хинч үдээ те өөрт нь ямар муухай зүйл хийж ийснийг ингээд ойлгонгуудаа нөгөө сэтгэл зүйн трама амар сэтэрсэн байж магадгүй. Тэгээд одоо яахаа мэдгүй ингээд давж гарч чадахгүй ингээд байгаад байгаа байж магадгүй. Хамгийн гол нь нөгөө паб дээрийг шууд unfollow хийчих гэхээр ингээд finally те би нэр үнэхээр энэ хүнд ингээд хүчрхийлүүлж исэн гэж байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа юм шиг болох гээд байгаа болохоор угаасаа дагахаа болж чадахгүй байгаад байгаа. За эхнэрийг нэг хэдхэн минут секунд цаг бараг ингээд дагахаа болоход амар том мэдээний сайтуудаар гараад сүйд болсон штэ. Тэгээ паб дээрийг хэрвээ дагахаа болчвол зүгээр бүүм болон заяа манайхаа. Тэгэхээр Justin Bieber яг анхнаас нь багаар жоохон цэгцтэй яваад хамгийн эхлээд нөгөө Usher-ыг unfollow хийж мэгээд ингээд байгаа юм байна гэж би бодоод байгаа. Гэтэ мэдээж эцэст яг бүх зүйл ингээд илчлэгдэх цагдор. Одоо тэгтээ тэр цаг нь нэлээд төхөөд ах шиг байгаа. За одоо ингээд Justin Bieber-ийн гаргаж байгаа хандлага байж байгаагаас ингээд хараад ажиглаад ахаар ингээд яхаа мэдхгүй ингээд твдээд байгаа юм болоо. Тэг нэрийг бахад цагаас нь нэрт одоо мэдээж ямар ойлог бахад те энэ ч бүр амар аимшигтай юм болж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ одоо бид нар бүгдээрээ ингээд Justin Bieber-ийн Yummy гэдэг дууг окей мэдлээ. Katy Perry-гийн Bon Appetit гэдэг дуу байдаг шүү дээ. Та нар мэдэн шүү дээ те. Энэ дуу чи одоо хизээ гарч ирсэн юм бэ? Би хараадах юм. 7 жилийн өмнө Katy Perry Migos-тай хамтраад Bon Appetit гэдэг дуу гаргаж ирсэн заяа. Яг энэ Bon Appetit чи өөрөө амттай гэсэн үг юм байлаа шүү дээ тий. Тэнгүүтээ яг энэ дээр нөгөө паб дээрий чин өөрийнхөө тэр нэг үдшилгэн дээрээ би одоо нэрийг ингээд дахин мартчих юм аа. Нэг үдшилгэн дээрээ ингээд ширээн дээр ингээд шалдан эмэгтэй хэвтүүлээ дээр нь ингээд хоол тавиад тэндээс нь ингээд зочд нь авч идэхийг хүсэж байгаа юм аа авч идэ би эмэгтэй хүний би энэ дээрээс ингээд авч идэж мэдээ. Katy Perry энэ дунд тэр үед тэр зүйл байсан болохоор ингэж харуулсан болов одоо шүгэл үлээн гэдэг чинь манайхаар те шүгэл үлээж байгаа янзтай ингэж харуулсан болов эсвэл нөгөө нэг паб дээрий чинь гажиг баялаар зааван болохоор энэ клипийг харангуудаа ингэж болох юм биш нэрээ энэ сте зөв юм биш гэж энэ клипнээс санаа авч тэр зүйлийг яг бодит болгосон юм болов би энийг сайн мэдэхгүй байна заяа. Гэтэ энэ Bon Appetit чи бүр ингээд амар эвгүй те яг ингээд Katy Perry-гийн биеийг ингээл гуриланд ингээл илээл нухаал өгзөг мүгзгийг ингээд одоо та нарт харуулж байгаа зү те. Яг ингээд мушга ичдэг гэнэ. Үдшилхэндээ тэрийг гаргасан уу?
та нар юу гэж бодож байна? Ямар ч гэсэн нэг иймэрхүү зүйлүүдийг та нартай хуваалцъя гэж бодлоо. Та нар яг юу гэж бодож байна? Энэ миний ярьсан юмнуудаас аль нь сонирхолтой байна? Тэрийг хэлээрэй. За би зүгээр яг ингээд мөрдөөл мөшгөө болоо өста тэгжээ ингэжээ гэд бүгдийг ингээл ба бэгүү те партныг 2 3 гээд оруулаад авах биш. Би ингээд гоё бүх ингээд хүмүүсийн ярьдаг юмуд би сонсдог хгүй юу. Тэгээ сонсоод тэнд яриаггүй үлдээс юм би мэдчих юм болвол те хараад би бас юм биш дээ гэд нэг юм гоё ингээд дэн гэл орж ирдэ штэ. Яг тиймэрхүү юмнууд орж ирэх юм бол би ярьж гин профешнл те нэг юм видео биш шүү. За тэгээд дээрэс нь манайхаа би нэг Монголынхоо ингээ олын танилуудаар яг тэр хүнийг хувь хүнийг танилцуулсан. Тэгээд зүгээр ингээд өөртөө мэдээж баталж нотолж хэлээгүй шуугаанууд өгдөг штэ тий. Хэл амнууд агуулсан тийм зүйлсүүдийн ингээд хүний одоо амьдралдаа эрхэмлдэг үнэт зүйлсүүд рүү тэр хүн тухайн үнийхээ үнэт зүйлсүүд рүү нь халдахгүйгээр ингээд нэг юм айтайхаа ингээ гоё яг хин юм бэ, хувь хүн юу юм бэ, ертөнцийн үзэл нь юу юм бэ ч юм уу ингээд юмнууд яшаад юм видео хийх гээд хамгийн эхлээд би нөгөө жүжигчин ундрмагчийг сонгоцсон байжгаад ундрмагчтай хариу өгөөгүй байгаа одоохондоо зөвөр тэгсэн чинь хамгийн гол нь нөгөө жүжигчин ган чимгийг би бас ярьчих гэж бодоод зэрэг ингээд тэр хоёр хүний ингээд мэдээллийг хайгаад ер нь ингээд боловсруулад нөгөө скрипт энтрэ бэлдээд 80% та явж байсан хгүй. Тэгээ би нөгөө ган чимгийн зургийг сторидээ хийгээд та нар ингээд уулзж исэн таньдаг ч юм уу ингээд тиймэрхүү нөхцөл байдал та нарт ингээд байдаггүй. Тэгдэг бол надад хэлээрэй заа гэд одоо амхандаа нөгөө цуглуулсан мэдээлэлтэй маань миний орхигдуулсан юм байна уу гэдгийг нахлах зорилготойгоор тийм стори оруулсан чинь нэг эргүү мал нь очоод тэр хүнд эмгтээд хэлсэн мэлээ заяа амар баялаар нөгөө нэх амар том үхрийн булууны яс авчиж байгаа голд шидсэн. Тэгтээ яг хөө тэр эмгтээ бол үнэхээр мундаг ухаалаг эмгтээ лээ. Бид хоёр чаталсан. Тэгээ угаасаа би янаа ингээ буруугаар ойлгосон бол уучлаарай. Хамгийн гол нь би өөрөөс тань зөвшөөрөл заавал аавна гэж бодож исэн шүү. Угаасаа би яг тэгж бодож исэн заяа. Тэгэж бодоод байжсэн чинь яг хүн ингээд бас ийм юм байна л да. Өөрөө чинь тухайн ингээ ярих гэсэн юм а зөвшөөрөл авч болох уу гэж асуухаар хүн тэг гэж хэлэх хүн айгу ховор юм байна манайхаа. Видео хийгээд бодож байгаа. Тэгээд одоо ер нь удахгүй ингээд эхний дугааруудаа ингээ оруулаад явна. Тэгэхээр та нар минь хөрхөн тиймэрхүү зүйл үзмээр байвал энэ миний хийх гэж байгаа шинэ категорийг сонирхож байгаа юм бол комментэд үлдээгээрэй. Тэгээд энэ хамгийн гоё чухал нь манайхаа миний эн чин сувг, миний өөрөө ажиллаж байгаа сувг те би ингээ хин нэгнээс мөнгө аваад хин нэгний ажлыг хийгээ сууж байгаа зүйл ерөөсөө огтосоо биш. Дээрэс нь энэ сувг дээр би өөрийгөө гаргана гэхээс өөр хүнийг би ингээд гаргаад ахаас учир дутагдaltaа штэ. Миний өөрөө эн чин нөгөө диари гэд тэмдэглэл гэдэг хаяг учраас окей. Заавал нэг ингээл байнгын хар бараангийн тэрэг ярихтаа чухал биш. Тэ амар ингээ хөөхөн сонирхолтой өөрийнхөө хоббигоор ингээд хийдэг зүйл маань болохоор та бүхэн ч гэсэн бас гоё хүндэтгэлтэй хандаад одоо чи надад таалагдахаар яриадах, чи надад таалагдахаар хөөхөн байгаадах, чи надад таалагдуулах гэдэг ийм хайрцаг руугаа намайг чирэх биш тийм ээ. Ингээд өөртөө таалагддаг, өөрийн чинь хайрцагт ингээд таардаг тийм хүнээ очиж үзэл сонсоорой. Тэгэхгүй ингээд заавал хин нэгнийг доромжлоод, заавал нэг хин нэгнийг шүүмжлээ, заавал одоо намайг өөртөө таалагдуулах гад ингээд янз бүрээр муухай сөрөг энерги цацаад ах хэрэггүй гэж би гуйхсан. Тэгэхээр өнөөдрийнхөө тэгээд энэ сонирхолтой хөөрхөн богинохон бичлэгтэйгээ хамтдаа байсан та нартай зөндөө баярлалаа. Тэгээд хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр томоодохгүй уулзцгаая. Бай. Аре бай гэж. Ау гэж. Миний хөөрхөн күч. Өчигдөр миний хувцсан дээр хэвгүй шүү. За окей, манайхаа дараагийн бичлэгээр уулзъя. Тэгээд та нарт таалагдж байгаа бол subscribe дараад, лайк дараад, коммент энэ төр бичвэл амар гоё шүү. Заяа. Тэгээд нэрээ би бас энэ бичлэгийг яг энэ хүртэл үзсэн өмнөд дуулах гоё мэдээ те. Удахгүй дараачийн сүнстэй газрын аялал эхлэх гэж байгаа шүү.